Монгол улсад үндэсний сэтгүүл зүйч хөгжсөний 113 жилийн өнөөдөр төхөж байна. 1913 оны 3 дугаар сарын 6-нд шин тойл хэмээх бичиг сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын эхлэл болсон түүхэн үйл явдал юм а. Уг сонины эрхлэгчээр их соён гэгэрүүлэгч цэвэн ажиллаж байсан. Түүнийг Монголын сэтгүүл зүйн хүндэслэгчдийн нэг хэмээн үздэг лээ. Анхны дугаарыг 50 орчим хуудастай 500% хэвлэн төрийн байгууллагууд түгээж цөөн тоогоор иргэдэд худалдаадаг байжээ. Харин 1993 онд болсон Монголын сэтгүүлчдийн хурлаар 3 дугаар сарын 6-ны өдрийг үндэсний сэтгүүл зүйн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлсэн байна. Өнөөдөр мэдээллийн 90 үедээ үнэн бодит мэдээллийг түгээж нийгмийн дуу хоолой болж буй үеийн сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудаа үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн баярын мэндийг хүргье. Монгол улсад өнөөдрийн байдлаар 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын салбарын 92% нь Улаанбаатар хотод ажиллаж байна. Үлдсэн хувь нь орон нутагт ажиллаж байгаа юм а. 6% нь санал өгсөн гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.